Хэрэв та өндөрлсөн цалингаа засах шаардлагатай болвол бааз цэсний өндөрлөгдсөн цалингийн хүснэгт занх руу орон цалин засах гэж буй хийхдэс засгийг сонгон дотор нь байрлах тайлан төвөөдөөс сонголтоо хийгээд бодолтыг сэргээж бодох товчийг дарснаар тухайн өндөрлсөн цалин руу орж бодолтыг засах боломжтой болно. Цалин бодолтын цанх руу шилжгээд хилтэц засгийн код итгэхгүй байх бөгөөд та загвар хэсгээс цалингийн загвараа сонгон засах утгуудаа оруулан цалин бодолтыг дахин хадгалж өгнө. Өндөрлсөн цалин дотор засвар хийж байгаа учраас тухайн тайлан төвийн цалинг дахин өндөрлөх шаардлагагүй цалин бодолтыг хадгалахад болно.